Нийгэм судлал, сонгон судлах хичээлийн сорил номын эрх зүй бүлгийн даалгаврыг хамтдаа ажиллая. За хүүхдүүд та нар номоо аваад номынхоо 52 дугаар хуудасаас эхлээд за бичиж тэмдэглээд хамтдаа ажиллаарай. За энэ эрх зүй бүлэг сэдвийн сорил нь 7 сэдвийг хамарч байгаа. За энд эхлээд эрх зүйн тухай ойлголт, 2 дахь нь эрх зүйн бүл, 3 дугаарт нь эрх зүйн харилцаа, 4 дугаарт нь бизнесийн эрх зүйн харилцаа, 5 дугаарт нь эрх зүйн соёл, 6 дугаарт нь эрх зүйн зөрчил, 7 дугаарт нь хууль зүйн хариуцлага гэсэн ийм сэдвүүдийн сорил даалгаврууд энэ бүлэг сэдвт багтсан байгаа. Эрх зүй бүлэг сэдвийн 1-ээс 16 дугаар даалгаврыг хамтдаа ажиллая. За энэ 1-ээс 16 дугаар даалгавар нь эрх зүйн бүл сэдвт хамаарах даалгаврууд байгаа. Тэгэхээр дэлхийн улсуудын эрх зүйн тогтолцоог ижил төстэй байдлаас нь хамааруулад хэд хэдэн бүлд ангилдаг. Ингэж эрх зүйн бүл болгож ангиллахад хамгийн гол шалгуур нь бол хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүхтэр ямар эрх зүйн сурвалжийг сонгож хэрэглэж байна вэ гэдгээс нь хамааруулад эрх зүйн бүлд ангилдаг. Дэлхийн улсуудыг эрх зүйн бүлд хувааж судлах болсон нь бол цаг хугацааны хувьд 19-р зуунд хамаарна. Тэгэхээр 1-р даалгаврын зөв хариу нь бол C хариулт 19-р зуун. Яагаад 19-р зуун юм бэ гэхээр 19-р зуунд бол харьцуулсан эрх зүй судлал үүсэж хөгжсөнтэй холбоотой. За дэлхийн эрх зүйн тогтолцоог ангилах энэ оролдлогууд, анхны оролдлогуудыг бол Францын харьцуулсан эрх зүй судлаачид хамгийн анх ингэж судлаж онцлогийг тодорхойлоход бол онцгой хувь нэмэр оруулсан байдаг. Тэгээд энэ дэлхийн эрх зүйн тогтолцоог ангилах анхны оролдлогыг бол Францын харьцуулсан эрх зүй судлаач Родер Эсман нар хийсэн. Тэгэхээр 2-р даалгаврын зөв хариулт бол B хариулт. Харин 2-ын A буюу Рене Дэвид бол энэ Родер Эсман нарын дараагаар эрх зүйн бүлийн эрх зүйн тогтолцоог бас бүлүүдэд хуваасан. Тэгээд тэрээр эрх зүйн тогтолцоог хуваахдаа Англи Саксоны, Ром, Германы, Мусульманы социалист гээд 4 хэсэгт төрөлжүүлж ангилсан ийм эрх зүй судлаач байх нэ. Тэгэхээр дэлхийн эрх зүйн тогтолцоог ангилах хамгийн анхны оролдлогыг хийсэн Родер Эсман нар бол эрх зүйн тогтолцоо буюу бүлийг дараах байдлаар ангилсан. За Латины групп, Германы групп, Англи Саксоны групп, Славян, Мусульманы групп гэж ангилсан. За 3 дугаар даалгаврыг хамтдаа харъя. Дэлхийн эрх зүйн тогтолцоог ангиллах анхны оролдлогыг бол Францын харьцуулсан эрх зүй судлаачид хийсэн гэж түрүүн ярьсан тийм ээ. Тэгээ үүний зэрэгцээгээр бас Америкийн эрх зүй судлаачид болон Английн харьцуулсан эрх зүй судлаачид бас их чухал хувь нэмэр оруулсан байдаг. Тэгээд эндээс энэ Английн харьцуулсан эрх зүй судлаач Кристофер Осоквигийн ангиллыг эрх зүйн бүлд хуваасан ангиллыг бол эрх зүйн бүлийн одоо нэлээд шинэлэг тийм орчин цагийн шаардлагад их төгссөн ойртсон юм ангиллал байсан гэж судлаачид үздэг. Тийм болохоор 3 дугаар даалгаврын зөв хариулт нь C хариулт болж байна. За бид нар эхний 3 даалгавар дээр болохоор энэ эрх зүйн бүлийг анх хэн ангилсан анхны орлогыг хэн хийсэн бэ гэдээ тухай ярилцсан. За тэгээд Францын эрх зүй судлаач, Английн эрх зүй судлаач нар бол ингээд эрх зүйн бүлийг ингэж ангилж ийсэн. За харин одоо 4-р даалгавраас эхлээд орчин цагт эрх зүйн бүлийг хэрхэн ангилж байгаа юм? Тэдгээрийн онцлог нь юу юм бэ гэдгийг 4-р даалгавраас эхлээд 16 дугаар даалгавар дээр ажиллана. За орчин цагт бол эрх зүйн бүлийг дараах байдлаар 5 ангилж байгаа. За их газрын эрх зүйн бүл, Англи Америкийн эрх зүйн бүл, холимог болон хосолмол эрх зүйн бүл, шашны эрх зүйн бүл, заншлын эрх зүйн бүл гэж 5 ангилж байгаа орчин цагт. За эдгээрээс одоо 4-р даалгавар дээр
их газрын эрх зүйн тогтолцооны онцлогт үл хамаарах нь аль нь вэ гэж сууж байна те. Хамаарахгүй нь аль нь вэ гэхээр энэ дээр би хариулт байгаа. Яагаад би хариулт энэ их газрын эрх зүйн тогтолцоонд хамаарахгүй юм гэхээр энэ бол Англи Америкийн эрх зүйн бүлийн онцлог шинж учраас их газрын эрх зүйн тогтолцоонд хамаарахгүй гэсэн үг. Тэгэхээр би хариулт зөв. За тэгвэл 5 дугаар даалгавар дээр Англи Америкийн эрх зүйн тогтолцооны гол онцлогт аль нь хамаарах юм бэ гэхээр би хариулт хамаарна. Яагаад гэвэл Англи Америкийн эрх зүйн тогтолцооны нэг онцлог шинж нь болохоор шүүхийн президент буюу казусын кейсийн шийдлийг шууд хангаж чиглэсэн нэг бүрчилсэн зохицуулалт бий болгосон шинжтэй байдаг. Харин 5 дугаар даалгаврын A, C, D гэсэн онцлог шинжүүд бол их газрын эрх зүйн бүлийн онцлог шинжүүд байгаа. Тэгэхээр 5-ын B болно. За 6 дугаар даалгавар Англи Америкийн эрх зүйн тогтолцоонд аль нь үл хамаарах вэ гэж байна те. 5 дээр аль нь хамаарах вэ гэж хэлсэн. Одоо 6 дээр болохоор үл хамаарах нь аль нь вэ гэж байна. Тэгэхээр энэ дээр үл хамаарах нэг шинж бол B байгаа. Би хариулт иргэний эрх зүй гэсэн бие даасан ангилал байдаг гэдэг нь буруу. Иргэний эрх зүй гэсэн бие даасан ангилал байдаггүй. Англи Америкийн эрх зүйн бүлд тэгээд яадаг вэ гэхээр энэ нь эрх зүйн хэм хэмжээний чиглэлүүд бол байдаг. Бие даасан ийм ангилал байдаггүй, харин эрх зүйн хэм хэмжээний чиглэлүүд байдаг. Тийм учраас 6 дугаар даалгавар дээр би хариултыг сонгох нь. За 7 дугаар даалгаврыг хамтдаа харъя. Орчин үед их газрын эрх зүйн бүлд хамаарч байгаа улс орнууд аль нь вэ гэж сууж байна. За орчин үед их газрын эрх зүйн бүлд хамаарч байгаа улс орнууд бол Франц, Итали, Герман, Испани, Баруун Европ, за Латин Америкийн орнууд, Хойд Африк, Зүүн Азийн зарим орнууд хамаарч байгаа. Тийм учраас зөв хариулт нь A хариулт байх нь. За 8 дугаар асуулт болохоор Англи Америкийн эрх зүйн бүлд хамаарч байгаа улс орнууд гэж байна. Тэгэхээр энэ дээр Англи Америкийн эрх зүйн бүлд хамаарч байгаа улс орнууд бол B хариулт буюу Гамби, Сирилеон, Англи Америк, Канада, Австрали гэд энэ этгийг Умард Ирландын улсууд бол Англи Америкийн эрх зүйн бүлд хамаардаг. Тийм учраас B хариулт нь зөв гэсэн үг. Харин A, C, D дээр өгөгдсөн улс орнууд бол бүгдээрээ дээр дурдсан нөгөө их газрын эрх зүйн бүлд хамаардаг улс орнууд байна. Тийм учраас 8 дээр бол B хариулт нь Англи Америкийн эрх зүйн бүлд хамаарах нэ. За эрх зүйн бүлгийн 9-өөс 12 дугаар даалгавар нь Англи Америкийн эрх зүйн бүлтэй холбоотой даалгавар байна. За бүгд хамт ажиллая. Тэгэхээр нийтлэг эрх зүй, шүүгчийн эрх зүй гэх зэргээр нэрлэдэг эрх зүйн бүл бол Англи Америкийн эрх зүй. Тийм учраас 9-р даалгаврын B хариулт нь зөв. За тэгэхээр Англи Америкийн эрх зүйн бүл бол шүүхтэр аливаа хэрэг маргааныг шийдэхдээ хуульчилсан актыг биш харин шүүхийн жишгийг хэрэгэлдэг. Тийм учраас 10 дугаар даалгавар бол B хариулт байх юм. За тэгвэл 11 дээр шүүхийн жишг гэж юу вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр аль нь зөв бэ гэхээр шүүхийн жишгийг одоо зөв илэрхийлж байгаа өгдлүүд нь аль вэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол A, B, C өгдөл бол гуруула шүүхийн жишгийг зөв илэрхийлж байгаа. Тийм учраас хариулт нь D буюу бүгдээрээ зөв гэсэн үг. За 12 дээр Англи Америкийн эрх зүйн бүлд хамаарах улсууд шүүхтэр хэрэглэх төр гол их сурвалж нь бол шүүхийн жишг байдаг. Тийм учраас D хариулт нь зөв болж байна. 13 дугаар даалгаврыг хамтдаа харъя. Тэгэхээр хосолмол болон холимог эрх зүйн бүлд хамаарах улсын одоо тод жишээ болж байгаа улс бол Япон улс юм байна. Тэгэхээр 13-ын B хариулт нь зөв болох нь. За 14 дугаар даалгаврыг хамтдаа ажиллая. Аль эрх зүйн бүлийн гол их сурвалж шашны номлол байдаг вэ гэхээр шашны эрх зүйн бүлийн гол их сурвалж бол шашны номлол байдаг. Тэгэхээр 14-ийн C хариулт нь зөв. За мусульманы эрх зүйн гол их сурвалж бол Коран судар. Тэгэхээр 15-ийн B хариулт. За шашны эрх зүйн бүлд
аль нь хамаарах вэ гэхээр шашны эрх зүйн бол мусульманы эрх зүй, индусын эрх зүй, еврейн эрх зүй, Христосын шашинтай зарим улсууд хамаардаг. Тэгэхээр 16 дээр ABC буюу бүгд хамаарнаа гэсэн хариултыг сонгох нь байх нэ. 15 дугаар дагалгавар дээр бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сунна гэдэг бол Коран сударт хийсэн тайлбар, харин ижма гэдэг нь болохоор Коран болон сунна гэсэн энэ алдарт бүтээлээс ишилсэн ийм судар. Тэгээ энэ ижма судар нь болохоор хууль зүйн үнний ач холбогдол бүхий ийм нарийн зохицуулт дагуулдаг учраас мусульманы эрх зүйд эрх зүйн хийдлийг даван туулах гол арга хэрэгсэл болдог ийм чухал эрх зүйн их сурвалж тооцогддог ийм зүйл байна. Харин кияс гэдэг нь болохоор энэ Коран, сунна, ижма гэд зэрэг энэ судар бичигт тусгагдаагүй. Тэгээ шинэ нөхцөл байдалд эрх зүйг төсөөтэй хэрэглэх, эргцүүлэх, тунгаах энэ арга байх нэ.